За сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээ Story Talk маань 2 дахь season маань эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд яг үндсэн зочид бол 2 зочинтойгоо одоо холбогдъё. Тэгээ бүгдээрээ тавуулаа олж байгаа яриагаа юмс эхлүүлье. За сайн уу марлаа. Намайг Марлаа гэдэг. Одоо Чех улсад ирээд 4 дахь жил одоо бараг болох гэж байна. Тэгээд Чех улсын засгийн газрын тэтгэлгийг 17 онд аваад ирж исэн. Тэгээд ам бол болохоор зургуулаа. Дээрээ ихчтэй. Манай ихч болохоор Хятадын засгийн газрын тэтгэлгээр бас Бээжинд сурчсан. Тэгээл ер нь бол гадаад сурах одоо хүсэлтэй болсон гэх юм. Энэ болохоор одоо миний сурч байгаа хот Праг хотын хамгийн одоо алдартай гүүр байна. Тэгээд бас аав ээжтэйгээс аяллаар явжсэн бас нэг марташгүй дурсамж байдаг. Тэгээд энэ дурсамжийг ер нь аягүй их нандинж явдаг. Сайн байцгаана уу? Ямар ч байсан намайг Намин гэдэг. Тэгээд өнөөдөр зочноор оролцож байгаадаа үнэхээр баяртай байна. Тэгээ ер нь анх оюутан болоод ямар мундаг хүүхдүүд сурдаг юм бэ? Ямар мундаг залуучууд энд сурж байгаа юм бэ гэдгийг бол анх удаа ойлгоод тэгээд тэрнээс хойш өөрийгөө маш их сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг бол ойлгосон. Оюутан цагийнхаа 16 оны 100 болол олон улсын хүүхдийн найрамдал засланд бол бүлгийн удирдагч багшаар ажиллах боломж гарсан. Тэгээд миний амьдралын бол бас нэг том амьдралын сургууль болсон байхаа гэж би боддог. Солонгос руу солилцооны оюутнаар суралцах боломж гарч исэн. Тэгээд солилцооны оюутнаар явсан энэ 1 жилийн хугацаанд бол анх удаага гэрээсээ хол зөвхөн Номин гэдэг нэг хүнийг төлөөлөөд биш Монгол улсын оюутан гэдэг нэрийг бас давхар өөртөө авч явна гэдэг бол бас их үүрэг хариуцлага. Би Солонгост байхдаа яг хажуугаар нь цагийн ажил хийгээд тэгээд цагийн ажил хийж цуглуулсан мөнгөөрөө Сингапур, Малайз, Таиланд гэсэн 3 улсаар бол аялсан. Солилцооны хоёрын хөтөлбөрийг төгсөж ирээд МУС-ийнхаа сургуулийг төгсөөд тэгээ шууд 3 сард нь угаасаа урагшаа Хятад руу явж магистраа хамгаална гэсэн зорилготой байсан болохоор засгийн газрын тэтгэлгээр тэтгэлэгт шалгах материалаа өгөөд тэнцээд 9 сараас нь бүгд найрамдах Хятад ард улсын тэнцээнд одоо магистраараа суралцж байгаа. Story Talk-ийн 2 дахь season маань ерөнхийдөө хаана бол хаана байгаа монголчуудтай холбогдож ингэж туршлага солилцож магадгүй тэдний ертөнцөөр аялахыг хүссэн тийм одоо нэг бичил хэмжээний нэвтрүүлэг гэх юм уу та тийм зүйлийг бол хийхийг хичээж байгаа. Эхний дугаарын маань сэдв бол Европ Аз гэсэн сэдв байгаа. За төөгөө чи юу гэж бодож байна? Тэ? Европ юм уу те? За баярлалаа. За манай Эрка юу гэж бодож байна? Эндээс алийг нь сонгох вэ гэх юм бол сонгож чадахгүй. Гэтэ магадгүй өнөөдөр ингээд 2 зочинтойгоо ярилцаад аль нэгийг сонгож дараагийнхаа төлөвлөгөөнд аялах ч юм уу тий сурах ч юм төлөвлөгөөнд оруулах магадгүй. Яа баярлалаа. Ямар ч зэнчээг дээрээд ингээд бодоод байхаар ингээд амьдралын хэв маяг ч юм уу одоо ингээд хоол ундны соёл тэгээ аялал зугаалах боломж тэр ингээд хараад байх юм бол миний хувьд Европ илүү. За миний хувьд бол Азийг мэдээж сонгоно. Яагаад тэгэхээр угаасаа Европ бол яг хуу нэлээд сайхан тайван амгалан Аз бол бүр нэлээд бужигнсан яалтчгүй Азийн орнууд гэж бодонгод хүн ам ихтэй нэлээд бужигнсан гэж бодоод ирэнгүүт би чи өөрөө тийм нэг олонтойгоо бужигнаж байх дуртай гэх юм уу. Ер нь бол яг миний хувь хүнийхээ үзлээр бол би Азад хайртай. Би яг та хоёртой хандаж хэлэхэд энэ хоёр талд байгаа хүндээ хандаж хэлэхэд энэ одоо өнөөдрийн ярилцлага дээр Аз Европ үгээ та хоёрыг байлдуулах гэдэг юм бол байхгүй шүү. Монгоос эхлэсэн юм аа. Яг чиний хувьд очижсэн газраас чи ингээд үнэхээр байгаад баймаар санагдсан тийм маш гоё харилцаа хандлагатай байсан газрынхаа тухай ярихгүй. За яагаад ч юм ингээд хамгийн их харилцаа хүмүүсийн харилцаа хандлага таалагдсан хамгийн гоё газар юу байсан бэ гэдгийг ингээд шууд Малайз улс бодог санаанд орчихно л доо. Яагаад ч юм ингээд Малайз яг хөө нөгөө Сингапурт очичоод тэгээ Сингапураас Малайз руу очисон байхгүй. Тэгээ Сингапурт анх очиход мэдээ Сингапур ч нөгөө нэг баян орон маш олон жуулчтай. Тэгэл ер нь юм болгоно амар үнэтэй ч юм уу. Тийм байж байгаад ингээд Малайзд очисон чинь ингээд баг гэртээ ирж байгаа юм шиг айгүй тийм нэг гоё санаа амар тайван ч юм шиг болоод ирсэн. Ер нь би Азийн 7 орноор ингээ явж байхдаа бол нэг тэгж яасан муухай хүмүүс вэ? Яасан муухай зантай юм бэ ч юм уу? Ингээд туслаад өгөхгүй яаж байгаа юм бэ болдооч гэдэг юм уу? Ерөөсөө тийм байдалтай тийм хүмүүсийн зүгээс надад ирсэн тийм муухай хандлагыг бол хизээч мэдэрч байгаагүй. За миний хувьд хамгийн тэгж таалагдсан хандлага сайтаас хүмүүс бол Итали байсан юм болоо гэж боддог. Итали, Португал гэдэг хүмүүс айгүй найрсаг баян гэдэг. Энийгээл тэгэл мэдгүй юм байвал шууд ингээл зааж өгөөл те ирээл туслаад тэр нь айгүй нөхөрсөг. Би яг Солонгост Хятад гэхээс илүү Монголд байх үеийн оюутны боломж ямар байдаг талаар бас хуваалцмаар санагдлаа. Тэгээд тэр клубийнхаа хүрээнд бол би бол нэлээ их юм сураад бас 15 онд Японд хуралд нь оролцоод 17 онд тэр хурлын Монголд зохион байгуулалт нь зохион байгуулад гэд явж исэн. Тэгээд миний бодлоор Монголд
оюутан байх хугацаанд зөвхөн хичээл ном хэл усандаа шамтахаас гадна бас ингээ өөрийгөө хөгжүүлсэн оюутны клуб, нийгмийн клубуд бас давхар явж явах юм бол тэр нь эргээд ямар нэгэн гадагшаа руу тэтгэлэг авахд ч юм уу эсвэл ямар нэгэн сургалтын тэтгэлэг авахд бол сайн дурын ажил, клубийн үйл ажиллагаа бол маш их үр дүнтэй нэмэртэй байдаг. Та бүхэн маань аль болох нийгмийн идэвхтэй байгаарай. Лагчээс их класс уу? Европын орнд одоо таныг хамгийн их одоо гайхшруулсан тийм одоо урлаг соёлтой холбоотой зүйл яг юу байсан бэ? Миний хувьд ер нь хамгийн гоё санагдчихсан юм бол кино театрууд нь. Тэгэл за ямар гоё юм бэ? ийм кино театр ч гэсэн байдаг. Аха. Тэгээ ер нь орчин гоё. Тиймэрхүү урлагийн хэсгүүдээр бол ер нь Европ талд гоё санагддаг. За тэгвэл одоо намайгч хувьд За би өөрөө Солонгос улсад сурж исэн байгаа. Тэнгүүд л одоо урлаг соёл нь бол зүгээр үнэхээр ярьдаггүй шүү дээ гэдгийг бол ойлгож байгаа. Яг хүмүүсийнх нь уур амьсгал юм уу солонгосчууд ч өөрсдөө яг тэр нөгөө хамтлаг дуучтай бүр айгүйх дуртай, айгүйх шүтдэг бүх үгийг ингээл дахаалтуулдаг, айгүй сэтгэлээсээ үздэг хүмүүс шүү дээ. Тэгээд яг тэр тоглолтын дээр чинь нэг солонгосын нэлээд хэд хэдэн хатартай хамтлагууд бол ирж исэн. Хамгийн алтартайс нь одоо манай саа ях юм уу? Ирэл нэг Gangnam Style юм уугаа ингээл дуулангууд чинь тэнд байсан оюутнууд тэгэл авир хавийн оюутнууд угаасаа яг манай тэр юу бас үзгээд ирсэн. Тэгэл тэрвгээр дүүрэн ингээл залуучууд ингээл тэр хүмүүсийн дуун дээр ингээл бүр ойрлол, бүжиглээл, дагаж дуулаад тэгэл яг өөр бүр хичнээн сонсдоггүй байсан ч гэсэн тэр уур амьсгалыг авчингууд бүр ингээд дахаад хамаг бүр ингээд хамаг хүү ингээд шар ус босоод ингээд бүр дахаад ойрлт юм байлээ. Тэгээд тэрнээс хойш бол ёо үнэхээр энэ солонгосын урлаг соёл бол дийлдэхгүй юм байна гэж бодсон. Театрыг ярьсан чинь надад нэг юм амар азтай ч юм уу нэг тийм гоё болсон байхгүй юу. Тэгээ Universe Best Songs 2013 наадамд оролцоод тэгээ нэг шагналаараа Туркус руу аялахаар ирэх аваад тэгээ Анталия, Стамбулаар орж үзчихсэн. Тэгэхэд Анталиад байдаг нэг Aspendos гэдэг нэг юм задгай тийм театр байдий. Тэн дээр яг нөгөө би уртын дуугаад болж ирсэн. Тэгээ нэ цаанаасаа дуугаралт акустик нь бол үнэхээр солиотой байд юм билээ. Зүгээр гараар дуулчих гэж задлуулчих яад гараар дуус хоёр итгэж байна. Тэгээ тэн дээр гараад Монгол Нутгийн үзэсгэлэн гэж дуулсан чинь зүгээр тэрүүгээр нэг цорайтал бүр үнэхээр гоё. Тэнгүү тэнд байсан гадаад чинь бүгд гайхаад бичлэг хийгээд яг миний амьдралын хувьд гэх юм бол яг үнэхээр амар гоё кайфыг мэдэрч ирсэн үе тэнд байсан. Тэгээ сая та юм ярьсан чи яг тэр санаанд орж ин шүү. Бид хэд одоо ингээд зүгээр үзэх нэг өөр тэнгууд өөрөө яг тайзан дээр нь гараад Монголынхаа соёлыг ингээд яам гэдэг бол үнэхээр наач өстой гоё дурсан маш гоё дурсамж болоод үзэж байна л да. Марлаас эхлээд асууя. Яг гадаадад ингээд ажил олгогчтой хүлээн зөвшөөрөгдөхийн тулд чи ямар алхмуудыг хийжсэн бэ? Одоо би байгаа бүх ажил дээр бол хэлдэг. Ер нь мэдгүй юм байвал заавал асуугаарай. Ямар ч гэсэн асуухгүй мэдгүй байх гэж ерөөсөө хинж чамайг загнахгүй хинж чамайг ингээ буруутгахгүй харин мэдгүй ээжэж мэддэг юм шиг царайлаад ажиллаа гэж юм бол болохгүй тэр нь л хамгийн их асуудал бол үүсгдэг. Тэгэхээр унаагүй харин ч бүр нэг за би миний амьдралын бас тийм сурах ёстой миний амьдралын бас нэг сонирхолтой үе өнгөрч ин даа гэж ер нь бодож исэн. Ямар нэгэн мартагдчихгүй дурсамж гээд одоо асуувал та нарт хамгийн түрүүнд одоо юу гэдэг нэгэн дурсамж санаанд орж байгаа байх. Энд болохоор хямдхан онгоцны билет авч би авъя юм чи тэнгүүд 2 цагийн өмнө онлайнаар ингээд бүртгүүлэх хэрэгтэй байдаг. 1 цаг 50 минут юм ингээд ок гэдгийн дараа тэгээ бүртгүүлсэн чинь намайг бүртгсэнгүй та ингээд очиод юун дээр онгоцны бодол дээр очиод бүртгүүлнэ үү гэдэг тийм. За тэнгүүд нь яа одоо яах юм болоо гэдээ яваад очисон чинь за 50 евро төлчихөөс таныг бүртгэх юм байна гэдэг. За онгоцны билетнийх нь баг 10 евро авчихсан 50 евроор би бүртгүүлээд орж байгаа байхгүй. Бас нэг удаа Парис руу ганцаараа аялсан байдгийн. Тэр үед бас нэг удаа өглөө бас хямдхан билет авсан. Тэр нь болохоор хотын Парисын төвөөс бол маш хол. Автобусаар 1 цаг явж очдог. Өглөө 6 цагт цэрүүлэгтэй босоод тэгтээ ямар ч тооцоолохгүйсэн байгаа байхгүй. За 1 цагийн өмнө тэндээ ингэ автобусны бодол дээр нь ингээдлээ очих юм байна. Тэрнээсээ онгоцны бодол явах юм байна гэдгээл төлөвлөсөн. Түүнээс биш тэр Парис ямар их хүн амтай, ямар их бөглөрөл байдгийг бол би тооцоолоогүй. Тэндээ бол 30 минут зогсоод автобуснаас очроод тэгээ автобуснаас хоцорсонгууд дараагийн автобус нь дахиад цагийн дараа тэнгууд онгоцоос очих болчоод тэнгууд нь за одоо дүүрсэн гээд дахиад такси өрөөд онгоцны бодол руу яваад тэгээ 100 евроогоор онгоцны бодол руу зүгээр таксидсан байдаг. Тэгээ ер нь цагийн баримжаа гэдэг чинь айгүй чухал юм байна. Тэгээ юм тооцоолох гэдэг чинь айгүй чухал юм байна гэдэг юм ойлгож авч ирсэн. Сингапураас Малайз руу явах ингээд шөнийн автобусандаа өөрөө ингээд өөрийнхөө одоо хаянга болгоомжгүй байдлаас болоод уцаа ингээд суудлынхаа доор үлдээгээд мартаад гарцсан. Чин Таиландд би Таиландын PPR дээр очиод
өрөвч мөрөвчээ тавьчаад тэгээ гараад алхаж ирсэн. Тэгээд тэр хаваар чинь бүр нэлээ орой болтол тэр хаваараа үзэл 70 мэрэг дээр суугаал тэгж жагаад нэлээ орой болгоцсон. Тэгээ буцаад буудлаа олох гэсэн чинь буудлаа хайгаад олдгоо. Төөрцөн тэр жижигхэн арал дотроо. Тэгээ бүр ингээ буудлаа хайгаад олдгоо. Шөнийн 2-3 цаг болоод идэг. Буудлаа олохгүй ингээл уйлчих гал яваал идэг. Чин ягаад ч юм хажууд яг нэг моциклтай залуу ирээд чи хайж байгаа гэхээр би ингээд энэ буудлаа руу явах гэсэн юм а гэсэн чинь би наад буудлыг чинь мэдэн штэ сууч би чамаа хүргээд үгүй буудлаа чинь хүргээд үгүйгээд тэгээд би одоо яасан ч зөрөгтэй ганцаархнаа явж байгаа тэгээд ягаад ч өөр юм а бодолцдаггүй юм тэгэл за тэгвэл намайг хүргээд өгч ашгүй гэл баг моциклын ард ингээд суудсан байхгүй хав харанхуй ойн зам руу нөгөөч чинь ингээд намайг аваад орцож байгаа байхгүй хүний газар ямар ч холбоо барих юмгүй хит хоног гэрийнхэн даа холбоо бариагүй тэгэл яг тэр мөч бол бүр нэр одоо ингээд ярахад хүртэл ингээд бүр амар сонирн болдог ингээд яг тэр мөчөд бүр ингээд анх удаал тэгэж тийм үхэлтэй хамгийн их үхэлтэй тийм амар том аюултай анх удаа тулгарсан үе юм уу тэгэл тэр үедээ шууд хүн нэр ээжийг л утчихлаа. Тэгэл за ээж охиныгаа өстэй дураараа явсан дуучлаа. Ээж нь өстэй охиныгаа аварч хайрлаараа охин ээж минь л одоо л намайг авраарай гэж бүр дотроо ээжигээ бодоол залбираал гэсэн. Тэгээд одоо миний залбирлыг сонссон юм уу эсвэл бас нэг амьд явах одоо усуух хувьтай хүн байсан ч юм уу эсвэл надад хувь заяа надад нэг боломж олгосон ч юм уу ямар ч байсан нөгөө хүн маань ашгүй сайн хүн болж таарад жинхнээсээ миний буудлыг мэддэг байж таарад тэгээ манай бууд руу явах тэр дөт зам нь тэр ойн зам байсан байж таарад тэгээ ямар ч байсан 9 минут болол буудалтаа нэг очсон байт юм аа нөгөө хүндээ стойк баярлаа өстой намайг алаагууд баярлаа гэж тэгэл буудлынхаа өрөнд ороод би зүгээр ингээд хасгарсан. Тэгэхээр тэр үед үнэхээр хувь заяа надад нэг сануулга өгсөн байж магадгүй хүн залуу байж болно тэ адал явдал эрэлхийлэгч байж болно тэ сэтгэл хөдлөлөөрөө тийм байж болно. Гэхдээ одоо хүний нутаг чи өөрийгөө л хариуцаад явж байгаа гав ганцаархан ингээд явж байгаа тохиолдолд бүх юмнаа бол маш эрсдлээ маш сайн тооцох хэрэгтэй юм байна. Нихуур нямба байх хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд өөртөө бас хайртай байж өөрийгөө тийм эрсдэлд оруулах нөхцөл байдал оруулахгүйгээр аялах ёстой юм байна гэдгийг бодвол бүр надад маш том сургамж болсон. Тэгээд Монголын хилээс ингээ гараад явж явах үед эсвэл Монголын хил рүү эргэж орж ирж явах үед те хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрдөг вэ? Монголоос явахдаа анх явж байхдаа айгүй хөөлж чаднаа сандаг. Онгоцны бол тэр асуурдал байлаа. Тэгэл ээжийг харахаар байлаа, дэмийг харахаар байлаа, дүүнэрийг харахаар байлаа. Тэг бүр ингээд онгоцны бүртгэл явж байхад ингээд байлаа. Ингээд тайвширч чадахгүй яваадсан бол сандаг. Гэртээ ирэх үе бол хамгийн жаргалтай сэтгэл бүр байж чадаад л тий. Одоо ингээд гэрийнхээ харна. Одоо ингээд Монголтаа ирнэ гэдэг нэг тийм дотн онгоцны бодлоор гоох төрөл хүн болгоо ингээд нүтэн татна харагдаад яриа болно ингээд чихэнд татна гоё чимхтэй сонсогдоод миний хувьд ч гэсэн яг эргэтэй л айгүйх уйлдсэн юм байна. Яг ямар их сансан байсан юм бэ нэрээ. Ийм сайхан байдаг билүү гэж айгүйх бодогддог. Эргэтэй л ер нь уйлдаг. Явахтаа болохоро за ингээд их нутгасаа явлаа. Хүний нутагт очлоо. Одоо миний нэр Монгол намайг одоо номинг биш Монгол оюутан Монгол хүн гэж хүлээж авна. Тэгээд манай гэрийнхэн одоо миний төлөө сайн сурч байгаа гэж намайг бодож энд байгаа үлдчихэж байгаа. Тийм болохоор тэр хүмүүсийн одоо итгэлийг дааж сайн яваарэ гэсэн үгийг одоо дааж явах л одоо маш том үүрэг хариуцлага юм байна да гэдэг бол ухаарад нэг бодлын тэрэндээ айгүйх яардаг айгүй. За одоо л очиад алаад үгүй одоо сайхан сурнаа гэл. Монгол улс бол бусад улсаа бодвол Аз төв дүүг нь байдаг. Гэхдээ бусад Азийн орнуудыг бодвол Европ шиг гэдэг Европчж одоо соёл дээр социализм үеэс ахуулаад ерөнхийдөө Европч сэтгэлгээтэй. Тийм учраас монголчууд маань Азанч Монголд байдаг, Европч бараг Монголд байдаг гэсэн тийм бодлыг дүгнэлтэн гэхдээ би хэлээгүй зүгээр бодлыг үлдээ. За Азч бай, Европч бай. Тэгээд би бол хүмүүсийг бол аль хаанч ер нь ташаа явж сурч үзээсэй, биеэ даа амьдарч үзээсэй гэж хэлмээр байна. Магадгүй жоохон амгалан тайван амьдралыг хэм маягтай баймаар байна гэх юм бол Европын орнууд ч юм уу эсвэл одоо тийм бужигсан завгүй шаргуу амьдралыг гэх юм бол одоо Азийн орнуудыг ч гэх юм уу тийм. Тэгээд өөрийнхөө яг хүсэл сонирхлоос шалтгаалаад энэ бүхэн бол та бүхний 100% өөрийг чинь танаас шалтгааллах зүйл шүү